За сайн байна уу? Өнөөдөр хичээлээр бүгдээ өмнөх хичээлдээр ярьсны дагуу Excel дээр цаашдаа хэрхэн ажиллах вэ гэх нөө Excel-ийг зүгээр одоо пандагаар уншиж болно. Тэгээ Excel дээр бас датаг оруулж болно гэж ярьжсэн. За илүү ингээд бас уян хатан байдлаар ашиглах боломж байдгаа гэж хэлжсэн тийм. За тэрний тулд тэгээд Excel-ийг унших, удирдах, тэгээд шинээр Excel үүсгэх, Excel дээр дата оруулах гэх мэтчлэн. За тэгэхдээ өнөөдөр хичээлээр бас ярина гэж бодож ирсэн бүх юмаа ярьж амжихгүй хэд урт болох гэдэг учраас хэдлээ яг эхний хэсгийг нь яриад дараагийн хэсгийг нь бол дараа нэг өдөр би Excel дээр хичээл орох одоо тодорхой сэдвүүд байгаа. Тэдрийг ярьж дуусныхаа дараа бүгд гүнзгийрүүлээд ч юм уу сонирхолтой маягаар орё гэж бодсон. Тэгээд өнөөдөр хичээл дээр юу харах вэ гэхээр OpenPy Excel гэдэг Excel-ийг уншаад Excel дээр шинээр дата оруулаад энэ өмнөх хичээлдээ бол тэр шинэ уншин дата оруулна гэдэг нь адилхан байгаа л дээ. Гэтэ энэ арай тийм Excel-ийн яг нөгөө нүднүттэй ажилладаг гэдэг утгаар жоохон өөр. Excel бас томьёо оруулж болно. Өмнөх нь пандагийн хэлсэн шүү дээ. Пандагийн датагаа оруулаад гаргаад за Excel read гэж байна. Excel тэгээд энэ болохоор Excel-ийг зүгээр уншина. Тэгээд уншдаа бас сонирхолтой маягаар уншаад Excel дээр дата оруулж ирээд тэр датан дээр бас бид нар ажиллах боломжийг олгоно. За яг энэ хоёрын тухайн хэдэн жишээнүүд харуулна. За Excel write гэж байна. Excel write гэдэг бол Excel дээр бичнэ гэсэн. Excel W Excel write гэж байна. Excel руу ингээ датаг хуулна гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ хоёр нийлээд энэ тэнцэж болно гэж ойлгож байна. Агуулгын хувьд гэхдээ дотор мэдээж би бас бүгдийг хэрэгжилж байгаа учраас мэдэхгүй. Гэхдээ ямар ч OpenPy Excel web бол маш өргөн ингээд функцүүдтэй байгаа. Энэ Excel read бас функцүүдтэй байгаа тийм. Тэгээд гэхдээ энэ хоёр нийлээд бас OpenPy Excel-ийг бүсгүйж байж магадгүй гэж би гадарлаа. За бас Excel X Writer гэж байна. CSV Reader, CSV Writer гэдэг CSV гэж нэг функц байгаа. Тэр нь өөрөө бас дата уншаад тэр датан дээр датаг гүйлгэж хаад шинэ дата оруулах тиймэрхүү үйлдэлүүдийг CSV Writer, CSV-гээр хийж болдог. За гэхдээ энэ гурвыг бол ерөнхийдөө агуулга нь бол ойлгомжтой учраас та нарыг цаашдаа өөрсдөө судлаарай гэдээ орхиж юм. Тэгээд энэ хоёрын хэдэн жишээнүүд харуулад за тэгээд өнөөдөр орхиод байгаа юм юу вэ гэхээр хизээ нэг өдөр хийн тэ. Тэрний болохоор PyExcel, Excel Wings гэдэг PyWin2 гэдэг тэр нь яаж юм Excel дээр энэ төр бол зөвхөн датан дээр ажиллаад нүүдэн дээр утга оруулж барих ч юм тийм юм хийж байгаа гэсэн тэ. Эдгээр бол яг тэрнээс арай өргөжөөд за яг OpenPy Excel-ийн хувьд бол өөр янз янзын гой юмнууд хийж болно. Гэхдээ энэ PyExcel, Excel Wings эдгэрийн хувьд бол яг Excel-ийн VBA гэж яддаг тийм. Excel-ийг автоматжуулдаг. Excel-ээр янз бүрийн юмыг шууд автомат хийдэг тийм. Бас шинээр нөө томьёо өөрөө формула өөрөө зохиож болдог тийм. Тийм зүйлсүүдийг эдгээр дээр хийж болдог. Тэгээд эдрийг ярих ихээр бас нэлээд зарим нэг суулгах барих гэх төвхтэй нэлээд цаг авах учраас цаашаа үлдээч. Яг уу тэгээд нэг өдөр ярих баха. Хичээл маань цаашаа ингээд 2-7 оныхон татамжтай үргэлжилсээр л байх болно. Бас энэ хичээлийн хажуугаар одоо Excel дээр Python дээр Data Science гэхээр data analysis, machine learning гэх энэ хичээллүүдийг агуулсан тийм видео хичээлийн цуврал. За төлөвлөгөөний дагуу явбал эх 7 хоногийн явах судалгаанаас тавигдаад эхэлнэ. Тэгээд бас R дээр ч гэсэн мөн адилхан хичээлүүд орж явна. Тэгээд өөр бас оруулах зөндөө хичээлүүд байгаа. Тэгээд Py4 Econ гэдэг сугасаа тэр хичээл болгоныг ингээд хүлээж авч үзэх боломжтой. Тэгээд тэдгээрийн хажуугаар энэ Excel-ийн introduction хичээл маань Python Excel introduction хичээл маань явсаар байх болно.
Тэгээд introduction гэхээр нөө Python ч өөрөө 9 юм хийж болохоор introduction гэдэг чинь өөрөө маш өргөн болчихж байгаа. Тэгэхээр ингээд нэг data science руу орох болонготлоо энийг хайчиж болохгүй байгаа. Тэгээд зааштай зарим функцүүд нь бол зарим функцүүд дээр гүнзгийрүү хичээл орох эсхийг мэдэхгүй зүгээр танилцуулах үүднээс те ингэж нэг юм хийж болдоо шүү гэдэг үүднээс харуулах нь бас өөрөө их чухал ажил хүрэлтэй. Үзэж байгаа хүмүүс маань санаа аваад ингэж болд юм эргээ цаашаа уншаад өөр юм хийх үуч боломжтой болдог учраас introduction хичээлийг заавал авчих хэрэгтэй маа гэж бид нар бодож байгаа. За тэгээд нэлээд урт орчлын өндөрлөх хичээлийг эхлэе. За өнөөдөр хичээл ашиглаж байгаа их сурвалжууд бол эдгээр байгаа. За тэгээд мэдээж бид хичээлийн дараа энэ файлаа болно. GitHub repository дээр тавьчихна. Тэгээд тэндээс файл аваад энэ ресурсуудтай танилцаад үзээрэй. Тунгая энэ father гэдэг энэ ч яг энэ хоёр сэдвийг агуулсан тавчтын блог байгаа. Tools for working with Excel and Python гэдэг. Тэгээд энэ дээр бол ерөнхийдөө энэ бүхнийг базаад хэлсэн байж байгаа. Аль нь сайн, аль нь муу гэдэг хэлсэн бас хэлсэн. За тэгэхээр Open Python Excel гэдэг Python-аар Excel-ийг нэгээд тэгээд ажиллана гэдэг. За юу нэгтэй бас юм OS буюу operating system гэдэг хэлээ замаа зааж өгдөг те их заахад голчлаа ашигладаг OS import хийе. Тэгээд OpenPy Excel-ийн маш олон дид мэдээж sub функцүүд байна. Тэн дээр дотроос хамгийн чухал хамгийн гол хангалттай болох load workbook гэдэг нэг дата. За одоо ингээд ажил. За тэгээд би бол өөрийнхөө энчээ гарч ирэх буюу миний гол код маань ажиллах одоо замыг гэж folder гэдэг чи зааж өгч байгаа. Одоо ингээд change direction гэдэг current directory гэдгээ зааж өгч байгаа тийм. Өмнөх хичээлүүдээр ярьсан би зүгээр бас мэдэхгүй алгассан хүн байвал ингээд сануулад. За тэгэхээр одоо энэ одоо би өөр газар байсан бол энэ хүрээ дарахаар авчирч байгаа шүү дээ. За тэгэхээр одоо энэ folder дотор байгаа Python intro гэдэг дотор folder байгаа бүх файлуудыг заавал энэ олон замыг заахгүйгээр шууд нэрийг нь заагаар авчиж болно. Тийм учраас харъя load workbook гэдэг OpenPy Excel юу гэдэг функцэд татсан модула. Тэгээд энэ дотор ийм файл excelx гэдэг энэ зам дотор folder дотор байгаа Excel-ийг одоо load workbook гэдэг Excel-ийн workbook гэсэн объект үүсгэж. Объект Excel-ийн Excel-ийн файлаас энэ Python-ы объект үүсгэж. За харъя л да файл дээр энэ файл гэдэг энэ тэ. За энийг тэгээд яаж татаж load тэгээд татаж аваад. За тэгэхээр WP ямар учиртай юм гэхэлээ за нэг юм хүн объект байна гэдэг гараад ирж байгаа. Юу гэдэг юм гэдэггүй тэ. За тэгэл зүгээр энэ файл Excel гэдгийг харъя. Ямар шүү агуулгатай одоо sheet файл вэ. За second гэдэг энэ болсон sheet нэг дээр нь бол юм нэг санамсруу тоонууд бид оруулсан байгаа. 30 дээр хоошоо 20 доошоо 30 хоошоо 20 ийм нэг тоонууд байгаа. За энэ дээр зүгээр л ажиллана гэсэн. За энийг хаач тэгээд за одоо энийг татаад оруулсан тий. За одоо тэгээд яа. За бид нар энэ хэрэг одоо ингээд VB гэдэг хэдлээ объект үүсгэсэн байна. За VB гэдэг объект үүсгэсэн байж байгаа. Тэрийг одоо тэрэн дээр ингээд хэдлээ ажиллаад тэрийгээ буцаага хадгална дараа. Тэгэхдээ энэ функцийг ашиглана. VB save WB save гэх. Тэгээд нөө файлынхаа нэрийг өгөөд ямар байл. Заавал энтэй адилхан байгаалгүй тий өөр үзүүлнэ. За тэгээд тэрийг өгөөд шинэ файл гэдэг Excel-ээсгээд хадгалж байна. За тэгэхэд хадгалвас out файлыг хэлээд гараад ирж байгаа.
За энэ за яг адилхан файл байна те. За энийг яана хэдлээ одоо ингээд VB гэдэг чинь Python-ы объект. Тэгэхээр хэдлээ яг ингээд яг хаана юу байгааг нь харж болохгүй. Харж болно л да. Гэтэ харахад жоохон төвхтэй учраас хэдлээ яг ямар нэг үйлдэл хийчихэд тэгээд тэрийг үр дүн харахын тулд Excel-ээр нээгээд ингэж хадгалж агаад Excel дээр нээж хараад байна. За ихтэй хойдоо хэдлээ харъя. Sheet names гэнэ. Sheet names гэхээр мэдээж ойлгомжтой байна те. Энэ workbook байгаа. Энэ файл байгаа. Sheet-нүүдийн нэрийг гаргаад тэрийг sheet 1 гэж second гэдэг түн хэдлээ харсан те. За энийг онгойлгоцсон ч болох юм дөө. Онгойлгоч. Тэгээ параллелаар нь хараад тавьчихвал. Зя sheet 1 second гэдэг хоёр sheetтэй гэдгийг энэ чинээс ингэ хараад авчлаа. За дараа нь за sheet-үүдээс сонгож болно. Нэг аль sheet-ийг сонгох юм те. Sheet 1 гэдэг нэрээр нэг сонгож болж байна. WS гэдэг объект үүсгэн. За workbook-ээс цаашаа sheet гэдэг объект үүсгэн. Workbook-тэй шууд ажиллаж болохгүй яг нэг тухайн sheet-эн дээр очиж тухайн sheet-ний одоо A1 нүд B тэднүүд гэх юм уу ажиллана те. Тэгэхгүй ингээд workbook-ээс дотроос шууд ажиллаж болохгүй. Тэгэхээр заавал worksheet руу шилжих хэрэгтэй болдог. За ингээд episode-аар ажиллавал бас worksheet гэдэг WS гэдэг объект ингээд объект үүсэж байгаа. Доторх агуулгын хэдлээ өөр бод том юм таа. За sheet 1 гэдэг шууд нэрээр нь хажуулж байна. За эсвэл ингээд workbook sheet names гэдэг энэ чи хэдлээ харсан тий. Тэгэхээр workbook sheet names гэхээр нь одоо объект 2-тэй лист ингээд үүсгэж байгаа шүү тий. Энийхээ 0 буюу нэг эхнийхийг нь авъя гэдэг. Тэгээд тэгэхээр sheet 1 гэдэг утга үр дүнгээр нь гарч ирнэ. За тэрийг энэ чи ингээд оруулаад өчгөр адилхан яг энэтэй адилхан үр дүн гарна. За тэгээд яг энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр нөгөө sheet-ийнхаа нэрийг мэдгүй л хамгийн ихний sheet гэдгийг мэдчихвэл те 0 дугаар sheet юм аа гэл ингээд заагаад өгч болно. За одоо хэлээд доор үзэх Excel RD гээд дээр бол шууд get by index гэдэг одоо sheet тийм юу байгаа байхгүй функц байгаа. Гэтэл энэ дээр бол заавал ингэж хоёр дамжлагтай явж авч байгаа гэдгээр онцлог. Хэдлээ одоо ажиллаа үзье. Тэгэхээр одоо тэгээд хэдлээ WS гэдэг нэг объект байна л гэдэг байгаа шүү дээ. Яаж харж мэдэхгүй. WS title гэдэг юм чи. Sheet-ийн нэрийг харъя. Гэвэл sheet 1. За ингэж за энэ дээр би ингээд өөр програм дээр ажиллаад MATLAB дээр чинь ажиллахад ингээд заавал идэвхжүүлж иж ингээд энтерээ дарах ч юм уу тэгдэг F-сээ дардаг. Python дээр бол зөвхөн мөрөн дээр байж байгаа F-сээ дарчих болдог. Би тэрийг програмын юунд ажиллаад харна хольж утгаад шаардлагагүйгээр ингээд идэвхжүүлээд байгаа. Тэр буруу шүү. Намайг битээ дураараа зүгээр одоо ингэж нүдэнд мөр дээр байж байгаа F-сээ дарахаар тэр мөр дээр чигээр ажиллах хэрэгтэй шүү дээ. За одоо энийг яая л да. Second гэдэг үзье. Юу болох нь вэ? F-сээ дарлаа. За WS title гэдэг WS title second гэдэг ингээ өөрчлөгдсөн байна. Тухайн одоо WS байгаа sheet-ний title юм аа. За дараагийнх нь хэлээ шинээр sheet хийж бүтээж болно. Тэрний тулд мэдээж create sheet гэдэг нэрний чийж байна. За if-сээ дарлаа. За тэгэхээр April гэдэг нэртэй sheet одоо бий болсон байна тест. Энэ ч байна уу байхгүй. За яагаад тэгэхээр хэдлээ энэ Excel файлаас одоо энэ объект маань тусдаа юм. Энэ чинь бол зөвхөн Python-ы объект одоохондоо Python дээр л байж байгаа. Тэгэхээр хэдлээ энийг хадгалах хэрэгтэй. За тэгэхээр хадгалахын бол энийгээ дараад ажиллуулаад хадгалъя. Out file гэдэг. За out file-ыг нээж харъя л да. Хэдлээд April гэдэг sheet үүссэн байх хэрэгтэй тийм ээ.
За тэр энэ чи хамгийн ингэ сүүлд нь үүсгэсэн байж байгаа. Яа. За тэгвэл April гэхээр хамгийн сүүл үүсэж байна. Хамгийн сүүлд энэ шийдийг нэмж өгч байна. Тэгвэл хэдлээ энэ бас байршлын зааж өгч болно. 0 дугаар би хамгийн ихний байршил дээр January гэдэг шийд үүсгэж байгаа. За харъя. Ой. Хэдлээ хадгалааг мартаж байна. Энийг хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол харагдахгүй. Тэгэхгүй бол нөө өөрчлөлт нь орж ирэхгүй те. За January хамгийн их 0 дугаар позишн дээр ингээд шийд оруулж байгаа. За. За ийм байна. Тэгээд шийдийг устгахын тулд remove sheet. За if-д дадлаа. April is not in the list гэнэ. За April гэж байна. Яа. За яа энэ WP ч нөө үүссэн юм байна. За хэдлээ out file-ыг load workbook out file гэдэг одоо хэдлээ энэ хадгалсан байгаа. Сони энэ да. WP April гэж байна. За тэгээд YB remove worksheet name remove ингэж duplicate гэдгийг би анзаарахгүй зүгээр алдаа заагаад байх юм анзаараг бол duplicate гэдэг нь биш workbook. За энэ болох байна. Тэгвэл хэдэл ингэж үзнэ. За одоо за 3 шийдтэй болсон байна те. За ингэж одоо яг ажиллах функц маань ажиллахаа болоод duplicate болсон. Аж application warning. Энэ яагаад ажиллахгүй байгааг гайхалтай байна. За ингээд шийдийг устгаж болж байна. Шийдний энэ зүгээр сонирхуулахад маш олон ингээд функцүүд байж байгаа боломжууд. За тийм дундаас зүгээр sheet property гэдэг tab color гэдэг нөгөө sheet-ний нэрний мөнгийг нь өөрчлөе гэдэг. Одоо тэгэд хэдлийн WSG юу байгаа вэ гэхээр second авах те хамгийн сүүл сонгосон. Одоо сонгосч байна гэхдээ ингээд WS. Тэгээд тэрнийг хадгалъя. За энэ чи тэгэхээр then second гэдэг өнгө нь өөр болцгоо. Тэгэхээр энэ чиглэл нөө шиднийхээ өнгийг ингээд өөрч. За энэ том юм учраас би бас data visualization хичээлээр ярьж байсан. Hex гэх color юм гэдэг. Hex гэдэг ингээд бичээд хайхлаар интернетээс хайхаар коднууд уучраад гарч ирнэ. За 16-ийн орны тоогоор ингээд 3 тоо улаан ногоон цэнхэр өнгөнүүдийн ингээд хослол ингээд байж байгаа. За тэр сонирхоод үзье. За бүр бол data visualization хичээлийг харж болно. За ингээд шийднүүд дээр хэлж байгаа ажиллаа.
За одоо шийдэн дотор руу оръё. За шийдэн дотор ороод ингээд дата байгаа. Хэдлээд юу байгаа гэхээр ингээд Excel гэж ингээд нэгдүгээр шийдэн дээр ингээд тоо юмнууд байж байгаа. За тэгээд энэ шийдний хэдлээ нэгдүгээр шийдээ ингээд сонгоч шээ. Нэгдүгээр шийдээ ингээд сонгочтой. За энэ шийдний маань хамгийн одоо сүүл чимөр last row гэдэг max row гэдэг функц. Max row. Энэ чи болоод байна. Пэжтэй. Title. Generate хэвлээ. Нэг ингээд энэ workbook-ыг аваад тэгээд энэ worksheet-ийг аваад за одоо тэгвэл энэ буруу шийдэн дээр January гэдэг шийдэн дээр очсон. За энэ дахиад л юм байна. Тэгэхээр хэлээ шинэ out файлынхаа юмнуудыг аваадсан. Edit хийсэн веб маань өөрчлөгдсөн. Тэрнийхээ эхний шийдсийг гэхээр January аваадсан. Тэгээд тэрийг өөрчлөөд одоо энэ зөвхөн энэ файлтай болсон. Тэрний ингээд нийт мөрийн хамгийн доод утгатай байгаа мөрний одоо last row гэдэг утга гараад ирж байгаа. За last column гэдэг. Энэ мөн одоо зарчим адилхан учраас гарчээ. 20 гэдэг. Энд чи одоо энэ 20 дэх мөр. Тэ count 20 гэдэг. За тухайн нэг багны мөрний тоог олохын тулд одоо ингээд болчихжуулж байна. Хэрвээ одоо багнууд нь өөр тоотой мөртэй байж тээ. Тийм бол баг нь бүрийнх нь утга ингээд авч болно. За одоо хамгийн сонирхолтой хэсэг. Хэлээ Excel дээр дата бичин яг тухайн cell нүдэн дээр. За cell нэгийг утгын одоо биш. Одоо утгыг нэгдүгээр баг нь нэгдүгээр мөрний нэгдүгээр багны утгыг гаргаад ирээ гэж. За тэгэхээр хэлээ энийг А1 гэдэг хэвчүүлээд А1 хараас 25. Энэ 25 байна уу байна те энэ 25. Энэ 25 байж байна. За энийг cell гэдэг яг мөр багны тоогоор нэг авчилж байгаа бол бас нүдний нэршлэр нэг авчилж. За тэгвэл А2 маань юу байна вэ? Тэгэхээр 12 байсан уу хэр юм байна те. За энэ маягаар ингээд утгуудыг нь авч болж байна. Одоо тэр cell-ийн утгуудыг өөрчлөөд өөр утгыг өгч болж байна. 5 гэдэг утгыг өгье л да. Эхний мөр эхний баг. За эхний мөр эхний багна болий. 3 одоо 7 ч юм те дурын. За энэ дээр нэлээд онцлог тоогч 500 гэдэг. Өчигдөр бусдаас илүү ялгарч чадах. За тэгээ F80 чи FS. За тэгээд одоо workbook хадгалаад хийлээ харцгаая. Permission denied out mine онгохоо учраас юм хадгалжлаа те. За тэгээд одоо энийг хадгалъя. Шийдник 3-7 гэд 3 дугаар мөр 7 дугаар багна. Энд чи 500 гэд утга ороод ирсэн гоц. Өмнө нь одоо тийм утга байгаагүй. Видеогоор үлээ харуулт юм байна те. За ингэж утга өгч болж байна. За одоо тэгвэл энийг out файл хаачих. Бас нүдэнд томьёо оруулж болж байна. Sum гэдэг функц нийлбэрийн те. За AS31 дээр AS1-ээс AS30 утгыг нийлүүлээд оруулаад өгөөч. Ийм хүмүүст томьёо оруулах яах вэ?
За тэрийг одоо дахиад хадгалъя. За чара аж 31 дээр энэ хэсэгнээс нийлбэр оролцсон. За тэгэхээр Excel-ийн одоо ямар ч одоо функц байдаг билээ тий. Тэрийг шууд ингээд string маягаар ингээд оруулаад өччих болж байгаа нь их гоё. Жишээ нь одоо H1 H30 хэрвээ өөрчлөгдөж ивэл бас стрингүүдийг зүгээр баахан стрингүүдийн нийлбэр болгоод эдрийг хооронд нь нийлүүлж байгаа тийм чи ингээд бичсэн ч болно шүү дээ. Энд чи зүгээр энэ бол хамгийн энгийн тохиолдолд маш өргөн байж янз янзаар ингээд ашиглаж болох байхгүй юу. Тэгэхээр энэ чи ярьж байгаа юм бүхэн бас энгийн байгаа ч гэсэн яг тухайн яг тохиолдол дээр ингээд маш уян хатан байж болно. Одоо эдрийг ч гэсэн ямар нэгэн тоо ингээд луп хийгээд ч юм уу тийм утгаар гарч иж болно. Энийг ч гэсэн ямар нэгэн A2 гэдэг хоёр тооны нийлбэр стринг үүсгэж байгаад гаргаж болно гэл тээ. Тэгэхээр цаад хүч нь бол тэрэндээ байгаа. Энэ стрингүүдийг нийлээд 9 жирийн юм холил нийлүүлээд ийм гаргаж болно. За одоо тэр сонирхуулаад merge cells гэдэг. Excel ер нь бүхүүлдлүүд ингэж хийж болоод байгаа л да. За merge cells гэдэг ингэ харчих. Тэгээд энийг хадгалаад идлээ сая юу хийсэн бэ гэхээр merge ойлгомжтой A1-ээс B2 гэдэг селлүүдийг нийлүүлчихэ. Тэгэхээр энэ нөхдүүдийг нийлүүлээд ингээд нэг болгосон тий. Тэгээд A1-ийн утгыг тавьчихсан. Тийм хүмүүсээр merge хийж болж байна. За одоо ийм row гэдэг дата үүсгэлээ. Одоо юунуудын датаны нийлбэрүүд. За тэгээд энийг WS дээр бас append гэж шийдвэр append гэж байна. За энэ rows гэдэг байгаа. Эний нэг бүрийг ингээд нэг нэгээр нь for loop хийгээд row in гэхээр row-ийн нэг нэгээр нь loop хийгээд тэр row болгоно энэ чинь append хийчихээ гэдэг. Ингээд болох нь харъя л та. Тэгэхээр одоо энэ чинь нэг нэгэнд утга оруулаад гэсэн бол тий. Одоо энэ чинь маш олон тоо ингээд шууд оруулж болж байгаа. Нэг хадгалчих. Харах хэрэгтэй байна. За энэ нөхдүүд энэ чинь ороод ирсэн байж байна. Append гэдэг яагаад энэ чинь нэг зай үлдсэн байна гэхээр энэ нөхөр хамгийн сүүлийн тий. Хамгийн сүүлийн мөрний доороос нэг append хийж байгаа. Гэж ойлгож байна. За append-ийг бас мэдээж нүдний байршлаг дээр өөрчлөлт янз бүр болгож болох. Яа. Тийм юм байна. Дараагийн сонирхолтой функц нь iterate мөрүүдийн дагуу iterate хийх дамжих одоо нэг бүслэг явах тийм багнуудын дагуу нэг бүслэг явах. Энэ чинь мөрүүдийн дагуу нэг бүслэг явах. Тэгээд хамгийн бага мөр нь 1, хамгийн бага нь 1, max row нь 6 гэд max column 3 гэд 1-р мөр 1-р багнаас 6-р мөр 3-р багна гэд энэ нөхдүүдийн утгыг гаргаж ирээ гэж байгаа. Тэгэхдээ мөрөөр нь ингээд мөрийн дагуу явна гэж. Дахиад за хэдлэгийн out одоо workbook гэдэг маань баахан сая хэдлэг өргөцсөн учраас энийг шинээр дахиад татчихъя. Тэгээд эхний шийдэ авчи. За тэгээд энэ чи loop хийгээд энэ баг зүгээр printled cell value гэдэг тухайн cell-ийн утгыг энэ одоо энэ бахан мөрнүүдийн за тэр мөр болгоно доторх утга бүрийн хувьд ингээд loop хийгээ авлаа гэд. За ингээд 25 15 23 12 15 19 25 гэдэг яг энэ чигээс за ингэ гэх мэтчлэн харуулж. За энэ
Print гэдэг бол end гэдэг бол энэ дундлын зайг авч байгаа. Тийм байна. Тэгээд энэ print дото шоугаа гаргаад тэр мөр болгоно ингээд тусна ингээд харуулж байгаа. За. Тийм энэ мөрүүдийг яасан, мөрийн дагуу яасан. За энэ чи одоо баганы дагуу харуул юу болох вэ? Оо. Одоо хөрвүүлсэн. Тэгээ баганаас нь эхлээд ингэж яваад гэсэн байж байна. За форматинг янз янзаар өөрчилж болно. Зөвхөн тоноос хад тий. Тэгээд alignment OpenBSL дотроо 9 журийн пакэж байгаа тий. За тэндээс alignment гэдэг пакэжийг сонгоход тэгээд нэг утгыг Sunny Day гэдэг үгүй гэж. За жишээ зүгээр тэнцс жишээ тий. Тэгээд форматыг нь центр болгоё. Тэгээд дэшид доош аль нь центр байя гэж байгаа тийм. За тэгээд энэ явал болох нэ харилт. За тэр энэ чинь ингээд тухайн нэг нүдээ бас нөрөө тэнцвэнийг колон тэнцвэнийг гэж өгөөд тэгээд сэл гэж нэрлэж байна. Сэл гэж нэрлэн болохоор тэрнийхээ утгыг ингээд аваад. За одоо хадгалж үзвэл Sunny Day гэдэг. За энэ дундаа энэ бас дундаа орцсон. Тэгэхээр формат нь бол том нүдэн дээр нэлээд харагдах, ялгагдаж харагдах байх тийм. Энд ч зүгээр ялгаагүй харагдаж. За ингэж өөрчилж болж байна гэсэлээ. Бас нүдний фонтыг өөрчилж болж байна. За энэ чинь fonts copy, cell fonts copy. Чимших шүү. За fonts copy. Cell яас чинь cell fonts copy. За ингээд нүдний утгыг болд ингэж болгож болно. За энийг яг хаана алдаад байгааг нь fonts copy лээ. За нэг залруулгыг нь видеоны доор бичиж та. За дараа нь нэлээ чарт үүсгэж болж байна. Bar chart 9 журийн line chart, bar chart, дугуй chart янз янз үүсгэж болно. Энд чинь зүгээр энэ гурван bar chart үүсгэхэд тэгээд OpenBSL-ийн энэ гурван одоо reference series bar chart гэдэг модулуудыг export, import хийгээд за одоо sheet generate за бид түрүүн жишээ яаж хагаад generate sheet байгаа гэдэг ойлгуулсан байгаа. За тэгвэл чи sheet generate-ийг чи үүсгэжтэй. За тэгээд sheet гэдэг sheet generate-ийг сонгочих. Тэгээд датан дээр ийм нэг дата оруулаад USA 46 за утга нь юу гэхээр Лондонгийн Олимпийн алтан медалаа гэж. Тэгээд sheet-эн дээр энэ нөтүүдийг append хийгээд доош нь оруулчих. Тэгэхээр January гэдэг sheet нь хоосон байгаа учраас энэ дээр бол хамгийн ихэнд нь ингээ ороод орчиж байгаа гэсэн үг энэ бүгдсээр. За одоо тэгээд data гэдэг дээр нь хоёрдугаар баг нь нэгдүгээр мөр хоёрдугаар баг нь гэд энэ тухайн айл маш олон дата сонгож болно тийм. Тэгээд минимум баг нь максимум колон сонгоод мөрүүдээ сонгоод ингээд датагаа үүсгэж байгаа. За тэгээд категори гээд нэршил нөө X-ийн утгыг яг нэгдүгээр баг нь тэгээд нэгдүгээр нэгхэн баг нь байна тийм. Тэгээд тэрний хамгийн бага мөр гээд ингээд болж
За тэгээд энэ чинь bar chart гэдэг объект үүсгээд тэн дээр датагаа нэмээд категориудаа нэмээд ингээд add chart гэж зурчиж байгаа. За ингэхээр хэлээд одоо юу гарч ирэх вэ гэдгийг харъя л да. За вагуга талсан January хэд үн чи ингээд датаг нөгөө датаг оруулсан ингээд график үүсгэсэн гэж байна. За ингээд ажиллаж болох нь ингээд графикийг автоматар үүсгэж болно. Тэгээд мэдээж энэ бол маш энгийн үйлдэл. Энийгээ цаашаа форматжуулаад мессенжер болгоод ер нь олон давтан ажил хийж яхад өглөө болго ингээд заавал график өөрөө гараад зурхгүй ингээд шууд зураад өгчдөг байна амартай. За ийм хүү байна. Яа. Дараагийнх нь OpenPixel-ийн хувьд нэг иймэр Excel дээрээс юм уншиж болж байна. Excel дээр юм хийж болж байна. Дата оруулж болж байна. Тэгээд чарт ингэж хийж болж байна. За тэгээд цаашаа мэдээж өшөө зөндөө боломжууд байгаа. Тэр болгоныг судлаарай гэж мэдээж аль хичээлийн хувьд те энэ зөвлөгөө бол хүчинтэй. Дараагийнх нь Excel read гэдэг функц модуль package байна. За энэ бол OpenPy Excel-ийг уншихын хувьд бол төстэй гэхдээ бичихгүй. Write хийхгүй. За тэгээд харъя л да. Outfile Excel гэдгийг ингээд Excel read open workbook гэдэг уншаад workbook болгоч. За тэгээд workbook гэдэг нэг объект үүсгэсэн гэж байна тийм. За тэгээд энийг sheet names гэдэг sheet names гэж нэрлэхгүй зүгээр хашууд харуулж болох байсан тийм. Гэт яг адилхан ингээд sheet-үүдийг авч болж байгаа. Sheet name индексээр навыг бол sheet name by name гэдэг. Өмнө нь бол нэг дөрвөлжин хаалтан татсан. Excel дээр дөрвөлжин хаалтан татсан ингээд нэршлээд нэрээ бичиж авчижсэн бол одоо бол sheet-ээ бас get sheet by name гэдэг. Тэгээд энэ sheet name гэдэг нь лист дотроос эхний утга сонгоод тэгээд 0 дугаар утга авчиж болж байна. За тэгээд sheet-ийг индексээр нь эхнийхийг гэх юм бол энэ 0 гэж шууд заагаад өгч, хоёр дахь гэх юм бол 1 гэж заагаад өгч тэ. Их маар ингээд авч болж байна. За sheet-ийн нэр гинэ. January. За row эхний row хичээ давуу тал нь OpenPixel дээр cell гэж байсан шүү дээ. Энд чинь бол row багнаар ингээд юу салгаж болж байгаа. Гэт датаны төрөл US гэдэг утгатай 46 гэдэг утгатай хэдийн төрний оруулсан дататай. За number of columns, number of rows-ийг n rows гэдэг ингээд авч болно. За name-ийг ингээд авч болно. Хэдэн sheet байгаа ингээд олж болно. Row 0 row-ийн утгуудыг гээд эхний row-ийн утганд ийм хоёр утга байна гэдэг одоо энэс ялгаатай. Датаны төрлөө ингээд гаргаж ирэх зөвхөн values гэж байгаа учраас. За бас cell гэдэг функц байна. Энд дээр 0 0 тэгээд энэ өмнөх OpenPixel ялгаатай. OpenPixel энэ A1 гэдгийг бод 1 гэж ойлгож байсан бол энэ чинь 0 0 гэдэг энэ Excel read бол яг Python шиг 0-оос эхэлж толдог. За тэгээд value гэх юм бол зүгээр юу гэдэг вэ? За row slash column slash гэж байна. За column slash ингээд тэрний юу гэхээр row x1 за тэгээд end column x гэд start column x2 гэд за ингээд харъя л да. Тэгэхээр эхний мөр дээр нэгдүгээр мөр тэгээд хэдэн багныг авах юм бэ гэдэг row slice гэдэг аль мөрөн дээр хичнээн багныг авах. Column slice-д аль багны хувьд хичнээн мөрийг авах юм бэ. За энэ их юм да. За тэгээд маш өнгөцсөн байдлаар Excel-ийг танилцууллаа. Гэхдээ надад бол ашиглаад үзэхэд ер нь OpenPixel-ийн илүү уян хатан юм шиг санагдаад байдаг. Тэгээ ер нь хвчлэн ашигладаг.
Accelerate-ийг ашиглаагүй бараг ашигладаг гэж хэлж болно. За гэхдээ яг хуу тухайн тохиолдолд болоод илүү уян хатан ингээд өөрөө жоохон функцүүд байж магадгүй те. Тийм учраас тэр Excel Writer гэдгийг бас Open by Excel-ийн хажуугаар мэдчихэхэд илүүдэхгүй баг. Энэ CSV ч гэсэн. За тэгээд өнөөдөр хичээлийн агуулга бол юм байна. Тэгээд цаашд сонирхолтой Python дээр маш олон ингээд үзэх юмуд байна гэдэг. Юу вэ гэдгийг зүгээр жагсаалтаа сонирхолтой л да. Хэлээ бол өнөөдөр энэнийг нэг бас зарим нэг үзэлгүүд өгч байгаа юм л та. Энэ чинь. Тэгээ энэний өмнөхүүдийг бол үзсэн байж. Тэгээд би энийг одоо нэг хэддүгээр хичээл дээр чинь байх та. Энэ хичээлийг хийж хатал гаргаж ирсэн ч гэсэн цаашаа үргэлжлүүлээ. Одоо цаашаага ийм хэдэн одоо хичээлүүд байна. За Jupyter Notebook гэдэг одоо R Markdown, LaTeX гэдэг Markdown хэллэхэд нөө кодо документжуулахад ашиглагдах. Тэр онлайн хэлбэрээр оруулах тийм гоё юм байна. Онлайнаар шууд код тий веб дээр код ашиглах Python-ыг амжуулаад датарыг хадгалаад хүмүүстэй хуваалцаад байж болдог тийм Jupyter Notebook гэж ойлголт байна. Regex гэж ойлголт байна. Regex гэдэг нь стрингүүд дотроос одоо өөрийн хүссэн одоо зүй тогтолтой стрингүүдийг хайгаад олж авах. За debugging гэдэг бол аль ч програмын хэлэн дээр debug буюу алдааг олох. Энэ бол маш их цаг хөнгөлөлдөг гоё зүйл байдаг. За энэ symbolic computation гэдэг нь хэлэн математик тэгшгэлүүд функцүүдийг машин уламжлал авч бариад тиймэрхүүнүүдийг нэмж хасаад тиймэрхүүнүүдийг ингэж хийж болно. Web scraping гэдэг одоо веб байгаа. Одоо ямар нэгэн веб байлаа гэж хэлдэг. Тэн дээрээс мэдээллүүдийг шууд ингээд түүд автомат ухардаг. Тийм. Тэгээ PDF файлыг уншаад тэрийг шууд Python руу ингээд дата болгож оруулаад за энэ бол нөгөө текст анализ хийхэд бол маш хөргөн ашиглагддаг. За би бас ажил дээр table анализ, Excel PDF table байгаа. Тэрийг ингэж уншиж агаад хэрэгтэй дата нь одоо цуглуулдаг. Тиймэрхүү ингэж функцүүдийг чинээс сонирхож болох. Тэгээ matching algorithm. За энэ яг хуу алгоритм талаас зүгээр эрэлт нийлүүлэлтийг яаж хорон нийлүүлдэг юм бэ гэсэн тийм алгоритмын шинжтэй юмнуудыг ярина. Компьютерийг өөрийг нь автоматжуулах. Одоо хэдл ямар нэгэн юм хийгээд компьютер Python мэдрийг хийж болох байхгүй. Тэгээд тэрийг PyWin гэлээ хэмжлэн функцүүд байдаг. За ийм хүмүүсийг цаашдаа үзнэ. Тэгээ цаашдаа энэ дараа л нэмэгдэж магадгүй. За тийм байна. Тэгээ анхаарлаа тавьсанд баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяр таа.